Хөвсгөл аймгийн Эрдэнэ суманд аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг Даль цэцгийн баяр боллоо. Даль цэцгийн баярыг зорин ирж байгаа иргэдийн тоо жилээс жилд эрс нэмэгдэж байгаа учраас орон нутагт тодорхой хэмжээний бэлтгэлийг хангаж, аймгийн хэмжээнд хаврын улиралд аялал жуулчлалыг хөгжүүлэх ивент болгон өргөжүүлж байна. Цаашид олон улсын хэмжээнд өргөжүүлэн зохион байгуулах зорилттой ажиллаж байна гэдгийг Эрдэнэ сумын цаг дарга ярьлаа. Хөвсгөл аймгийн Эрдэнэ суманд 14 дахь жилдээ хаврын баяр, Даль цэцгийн баяр амжилттай зохион байгуулагдаж эхэлж байна. Ингээд энэхүү арга хэмжээ жилээс жилд өргөдөнд хэлж байна. Жил бүр бас онцлог шинэлэг зүйлүүдээр бас баяжуулж ингэж одоо хөтөлбөр юм зохион байгуулж ажиллаж байна. Энэ жилийн онцлог гэвэл одоо урд жилүүдээсээ бид нар бас хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, за мөн одоо иргэдийн одоо ая тухтай амарч байрлах, байр савны хүрэлцээ хангамжийг тодорхой хэмжээнд сумынхаа ард иргэд малчтын нөөц боловсролд тулгуурлаж бас тодорхой хэмжээнд агш твшил гаргаж ажиллаж байна гэж ингэж ойлгож байна. Энэ жилийн тухайд Даль цэцэг маань бас яг гоё ингээд бидний хойно харагдаж байгаа бах. Яг гоё ингээд ягаар цэцэглээд эд ингэж гоё цэцгэлж байгаа энэ цаг үед яг бас таарлаа. Зарим жил бол бас өмнө эрт дулаар бол өмнө цэцэглэх, эсвэл одоо хүүтэн бол хойно цэцэглэх гэсэн юм асуудлууд бас гардаг. Энэ жил Даль цэцгийн баярыг 7000 орчим иргэн зорин иржээ. Энэ үеэр жижиг дунд үйлдвэр эхлэгчид малчтыг бэлтгэсэн цагаан эдээ хамгийн их эрэлттэй борлуулалт сайн байлаа. Малчид Даль цэцгийн баярт зориулж эртнээс цагаан эдэг боловсруулан нөөцлөдөг байна. Энэ жил өргөн сайхан дэлгэр олжод Дальны маань баяр тэгээд цагаан эдээ сайхан үйл болсон тул цагаан эдээ маань элбэг сайхан байна. Тэгээ би энэ жил шинээр энэ шар сүүний чихэр хийж сурж байгаа. 10 сараас хойш хийгээд одоо л нэг гаршиж хийж байна да. Тэгээд энэ маань одоо сав баглаа бодлогууд амжаагуул явж байна. Тэгээд энийгээ бас өргөжүүлж одоо нэг сумынхаа нэрийн бараа болох санаатай ажиллаж байна. Энэ болохоор шинэ сарлагын өрн байгаа. Би дандаа сарлагтай. Дандаа сарлагын юмтай байдаг. Тэгээд сарлагын цагаан эдээнүүд. За энэ ингээд шинэ өрөм нь байна. Энд шинэ тарга байна. Өрөм тарганы үн ханш өрн ямар? Өрөм ингээд 15-тай 500 грамм савтай. Энэ литр нь савтай 5000-аар зааж байна. Эрдэнэ сумын малчин ган хүрэл энэ жил иргэдийн хаврын ядаргааг тайлахаараа хайлмаг хийж ирсэн. Маш хурдан дуслаа. Даль цэцгийн баяраар жилд 2-оос 5 сая төгрөгийн орлого олдог тухай ярьж байна. Жил болон Дальныхаа баярт байгалийнхаа сайхан ийм сайхан нутгаараа бахархаж их орлого олдог ийм баяр байд юм аа. Тэгээд сүү цагаан эд манай энэ жил сайхан тарган цатгал сайхан жил боллоо. Энэ жил энэ 161 өнгөрөхдөө ийм тарган цатгалан хавар үтсэнгүү. Тэгээд сайхан хавар боллоо. Цагаан эдэх дэлгэр олуудаа сайхан үргэлжлэж ирлээ бөөрж байгаас. Тэгээ одоо энэ холсон хайлмаг маань эрүүл мэндэд их сайн одоо хаврын цагт жоохон ч гэсэн ичүүд хий бан одоо янз бүрийн бүх бие тосолчул одоо даа ялангуяа энэ зүрхний хий их болцсон ийм үед зүрх нь их сайн зүрхнийхээ тушааг энэ бүхээ тослоод байвал хий өвчин манай Монгол нэлээд нүүрлээд байна уу да гэсэн уламжлаар хайлмагаа ийж зардгаа жилийн жил. Тэгээ одоо ээжийн идүүд элэг сөсний өвчин байх бодлоо. Би өөрөө одоо ингээд 60 гаруй жил энэ хороодоор амьдрахдаа ийм маягдад янз бүрийн өвчин тусахгүй ёо минь одоо энэ малын минь буй. Даль цэцгийн баярын үеэр хаялагч иргэдийн дунд элсний волейболын тэмцээн, аахаа дууны тэмцээн зэрэг олон хөгжөөнд тэмцээн наадам зохион байгуулж оройн уран бүтээлчдийн тоглолт болдгоо. Монгол оронд хавар анхлан цэцгэлдэг 5 зүйл цэцгийн нэг нь Далийн яган цэцэг юм. Энэ цэцэг нь хүний биеийн махбодыг тайвшруулах, ядаргаа тайлах, тархлаа сэргийх, сэтгэл тайтгаруулах, тархины өвчнөөс сэргийлэх, хараа сайжруулах, бие тэнхрүүлэн алжаал тайлах тустай. Далийн яган цэцэгт амарч суух нь эрүүл мэндэд тустай гэдэгч хамгийн гол нь хүмүүсд тансаг сайхныг 5 метргүйгээр бүрэн мэдрэн өөдрөг сэтгэлтэй болж эерэг энерги хөрөмтлүүлдэг. Өөрөөр хэлбэл багахан хугацаанд байгалийн асар хүчтэй бяцлагад суусантай ижил удаан суух тэр тусмаа унтаж огт болохгүй гэдгийг нутгийн иргэд хэлж байна.